яг нэг өөрсдөө ахыг хичээл нэгдүгээр үеийн симпатич хийж байна гэх юм бол өөрсдөө ахыг юм шиг тэгж хүлээж авах хэмжээ бас их. Ширээ сандал зөгөөл байлгын хавмаг цэвэрлэл юу эсэг л ийдсэн те. Гэсэн үгс өвчин гэлээ байна. Эцэг үеэр тайдын зураг яваад ингэж хөдлөлтөд хөгшөрмөр байна. Шинэ монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд, өчигний мэнд тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс шинэ монголчууд маань энэ подкастыг сонсож байгаа. Тэгээд подкастынхаа 4 дахь дугаарыг инхүү эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол үнэхээр гоё сэдв байгаа. Дээрээс нь зочид маань бас их хөвгөлтэй зочид маань хүрцээрсэн байна. Тэгээд сэдв нь бол шинэ Монголын анхны буюу шинэ Монголын 1-р үеийн 3 төгсөгч маань хүрцээрсэн байна. Бид нэр урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За 1-р үеийн Баяраа Симбай маань, Очоо Өсрөн Симбай маань, Оюнбат Симбай маань хүрцээрсэн байна. Тантай өдрийн төрийн. За тэгэхээр сонсож байгаа хүмүүстээ өөрсдөө тэмдэглүүлээ. За юу хийж байгаа, хаана ажиллаж байгааг мэдээлэл өгөх подкаст хийж байна. За намайг Очоо Өсрөн гэдэг одоо ийм ханган өөрөө байгуулад ажиллаж байгаа. За намайг Оюнбат гэдэг одоогоор үндэсний давхар даатгал гэдэг төрөмжт компанид андроидын газар дээр. Намайг Баяраа гэдэг цахилгааны инженерийн мэргэжилтэй тэгээд одоо мэргэжлэр ажиллаж байгаа. Бас гэр бүл. Айгуу тавцгааж байна. Яг хэлсэд байгаа маш гоё тавч явлаа тий. Бас нөгөө гэр бүл гэдэг юм уу тий. Өөр бас тий өөр миний зүгээс мэдж байгаа юу статус гэх юм бол нөгөө 1-р үеийн төгсөгчдийг одоо яг саксны хэдэн удаагийн авраг хэлэх боловс хэлэхгүй хэлэхтэй байна. Тэр талаас бас өнөөдрийн подкаст нэлээдгүй ярилцсан гэж бодож байгаа. Тэгэхээр шигшээ 1-р үеийн шигшээ багийн 2 тамирч ярилцсан гэж ойлгож байгаа. Энэ манай үеигч бүгдээрээ саксчид. Тийм үү. Сургуульд байх үеэсээ л цуг заалаа одоо үеийн байхдаа бас 7 хоног нэгээр сургуульд тоглолцоод энэ баг бүгдээрээ л саксчид тэгээд яг одоо цаг зав зарцуулаад нэмээд үйлчлэгээ тоглож байгаа юм тоглож байгаа болохоос шүү. Манай 40 хүүхдүүдээс 40-ээс саксчид. Энэ подкаст нэлээ их сонсогчтой явах гэж бодож байна. Та яг одоо утга саксны тэмцээн болно. Та яг нэлээ судалж байгаа. Тэгээд нөгөө тэр нууцын хэлж аваад тэгээд тэр нууцаар нөгөө сул талаар нь бэлтгэлээ хийгээд оролцох хүмүүс нэлээд байгаа гэж байна. Тэгэхээр энэ талаар бас тусгаад нь асуунаа. Тэгэхээр ямар ч 1-р үед хамгийн анхны үед гэдэг утгаараа ямар ч сан нөгөө шинэ Монголын яг одоо бараг одоо ч 20 жилийн өмнө хэрэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр 20 жилийн өмнө яагаад шинэ Монгол гэдэг сургуульд орж ирж исэн гэдэг үгээс эхлэе л да. Яагаад гэх юм бол бодоод үзэх юм бол нэг шинээр байгуулж байгаа сургууль улсын сургууль биш харьяалагдаж ороогүй юм чинь. Тэгээ хувийн сургуульд тэгээ бүр 9 сарын 1-нд ч нээлттэй хийж чадаагүй ийм сургуулийг зориод ирсэн сонголтыг гайхаад байгаа байхгүй юу? За тэгэхээр Баяраа Симбай хэсэглээ. За бид нар 8 төгсөөд миний санаж байгаа болохоор яасан 8 дугаар төгсөөд сургууль дээр хуучин 10 жилийн сургууль дээр bijсэн чинь хааны самбар дээр сургууль чалгалт авна гэсэн зар байсан. Тэгээд ангийнхаа манай ангийн нэг хүүхэдтэй цуг бит 2 цуг ирээд 6 сарын хэдээр байлаад 6 сард шалгалт өгөөд тухайн үед тэнцээд намар 9 сард хичээл эхэлнэ гээл ирсэн. Тэгээд нөгөө батламжаа авал намар орох юм байна гэдээ ирсэн. Тэгээд яг барилгын ажил нь бол хамчааргүй болоод явагдсан. 10 сарын 5-нд орно гэдэг 1 сар хойшилсан. Тэгээд яг миний үед 1 сар хуучин сургуультай явж байгаа. Тэгээд 10 сарын 5-наас ирж ирсэн баха. Тэр зарлал дээр юу гэж ирсэн бол гайхаад байгаа. Үүнгөө шинээр байгуулагдж байгаа хувийн ахлах сургуульд сурагчид ийсүүлж байгаа шалгалтанд орно уу гэсэн тийм л зар байсан. Зүгээр яг энгийн яг тийм ямар нэгэн тийм спешиал ийм юутай гэдэг юм байна. Зүгээр ер нь шалгалт авна сургууль шинэ сургууль байгуулагдж байгаа сурагчтай байсан. Юу гэж ирсэн? Тэгэхээр миний одоо нэг Нурка манай анги Нурка чин бит 2 10 жилдээ 8 дугаар ангид 80-д цуг сурдаг байсан. Тэгээд яг Нурка ч нөө 8 дугаар ангиас өсвөрлөө шилжсэн танай 30 анги. Яг над дээр ийм Япон сургууль нэгж байгаа.
Тэгээ ер нь бол баг сургууль баригдчихлаа найрамдалт хичээл орно гоо. Очоод ирсэн юм шиг байна. Миний бодлоор би бол очоод коллектуулаад авсан даа ер нь бол тэгэл амар гоо найрамдалт хичээл орно зөөр үнэн тасархаа бараг л сургууль нь мессентэй тэгэл тэнгуутан заа тэгэл окей хизээ яаж орох юм гэсэн шалгалт нь маргааш шалгах гэж байгаа ч л юу ч үлээ нэг юм яриад тэгэл очоод шалгалт өгөөд ер нь бол орж ирсэн. Тэгээд харин яг нэг ийм юм байх хэрэгтэй шиг бодоод байгаа. Тэр би бол гочоогоос л болж авсан. Одоосаа баяраа хэллээ штэ сургуулийн ийм самбар дээр бас амар маркетинг байна. Тэр жоохон самбар дээр нь өөрийнхөө сургуулийн сургуулиудаар сурагч илсүүлж авна гэсэн зор байсан. Тэгээд тэр үед чинь нэг тийм нөгөө мод гэх юм уу бид нэр манай ингээд лав тийм байсан. Энэ сургуулиас 8 төгсөөд шилжнэ. Нэгдүгээр сургууль ч юм уу, гоё сургуулийн нэр хэлээл тийшээ явъя гэж бүгд ярьдаг байхгүй. Тэгээд ярьжсэн. Тэр үед гадаад эдийн нэг ярьдгүй шүү дээ. Тэгээд шалгалт өгөөд өөр сургуульд орно гэсэн чинь тэгээд тэнцчээр заах юм гэж яваад өгч байгаа. Бид нар тэр үед яг л юу зүгээр юм байсан байх уу? Бүгд яг нэг 8 төгсгөлөөр нэг тийм сонин гигэлцдэг үйлсэх байх тийм. Сом болсоогоос том жоолж өөрсдөө амар том болсноор боддог л. 21 жилийн өмнөх яриа би санахгүй. Харин тийм биш дээ дуусаа нэг яг эмгэх бич таарж байгаа л баг аавч мэж хэлээгүү тэгэл имлэгээс нэг тарамаарынхаа дондор яриа шалгалт өгчээсэн аахгүй. Тэгэл угаас харин тийм одоо бол бүр шинэ Монгол гэхэд мэдгүй ч хүн байхгүй болсон. Элтийн шалгалт гэхэд 1000 хүүхэд жагсдаг болсон ийм болсон байна шүү дээ. Тэгэхээр та эдээ элтийн шалгалтанд хичнээн хүүхдээсэн. 300 за ямар ч зуны шалгалт нэг 120 30 хүүхэд өгөөд нэг 60 70 хүүхэд тэнцээд тэгээд тэнцснээсээ яг орон орохгүйгээ шийдээд бас нэг зуны шалгалтаас 50% авсан баг. Би тэгж санаа. Уусаа нэг намар 2 удаа шалгалт авсан. Тэгээд намрын 8 сарын эсвэлт юуных гээд нийт 105 хүүхдээс чинь 60-аад охин 40 гаруй байна. Юу байсан. Хотуудын тоолоо явжсэн. Манай чинь нэг цөөхөн банд нартай. Тэгээд нөгөө 100 шалгалт авчингууд бид нэр орхон тодорхойлчихсон шүү дээ. Тэгээ нөгөө сандал ширээ зөөх асуудал чинь 100 яригдж байгаа хүн 7-10 хоногс. За нэг 2-3 удаа ирсэн баг тий. Тэр болгондоо бид нар чинь нөгөө 40 банд чинь 40-өлээ цуг юм ийгээл өдөржингөө нааш цааш явж болохоор хинийхээ мэдхгүй юм чинь 40-өлээ найзуулчих байгаа. Тэгээд ирэхээр одоо нэг түрүүн орж ирээд ирэхэд аль нь анги үлээ хэрэг бид баг аль-аль юм байсныг санахгүй байгаа байхгүй. Төлбөртэй хувийн сургууль орсон байдаг. Тэгснээ төлбөрөө төлсөн юм байдаг. Нөгөө сургууль нь 9 сарын 1-нд нээгдээгөө байдаг. Тэгснээ нээгдэх чинь ингээ нөгөө ширээ сандал зөөлгөөд байдаг. Та нартайгаа үед ер нь яаж тэгтэлтэйсэн бэ? Хүүхдүүд мэдхгүй шүү дээ. Тэгтээ Хойд ч юм бас харцангуй одоо юу гэдэг би ажил хийхгүй тийм юм байгалийн төсөлтөд ялста хүн хэлүүлэлт хийх ёстой л гэсэн ойлголтоос тэгэл ширээ сандал зөөгөл барилгын хогмог цэвэрлэл юу эсийг л хийсэн тий ер нь хүмүүжлээ тэр үед амар форм өмсдөг гэсэн тий формо яг тийм цэвэрлэх форм метр яг анхнаасаа бүр яасан өмсчихсэн тий Японоос бид нарт босооцохтой Япон форм. Тэгээд хоёрдугаар ангитай Европ одоогийн завхтай пижак хүүд пижак форм илгэжсэн. Сая баярах хэллээ шүү дээ нөгөө бас ингээд нэгдүгээр үеийнхэн ер нь ингээд цаашаасынхаа үеийнхэндээ дурсагддаг ч юм уу те хэлэгдэж бол маш гоё коллективтэй маш гоё байсан гэж хэлдэг. Тэр нь бас яг энэ нөгөө сургууль 1 сар хоошлаад ч гэдэг юм уу те. Тэр хоорондоо ингээд сая хэллээ шүү дээ. Төчүүлээ ингээд юм зөөгөөл юм цэвэрлээд байжсэн гэдэг зүйлс нь өөрөө бас яг тэр анханаас нь яг коллектив юмыг нь аюу гоё бүртгүүлсэн байсан баг те. Тийм болчиход. Тэгээд чинь 84-өөс юм зөөхөд чинь нөгөө буцаагаад энэ 13-ын хүүхдүүдтэй асуудал үүснэ. Тэгэл бид нарт чинь зөндөө олон баянгууд байгаа байхгүй. Тэгээд шинэ хамтсан төр бүтэн гэр оруулсан юм байна. Тэгээ 2001 байшин ба 2000 онд шүү дээ. орчин ч гэсэн юу те барилгын хувьд ямар байсан бэ? Барилгын улаан 3 давхар. Энэ ганц энэ улаан 3 давхар л байсан л та. Тэгээ бид нар чинь тэр нөгөө биеийн тамир гэж заал байхгүй те нөгөө Японоос нэг биеийн тамирын хувцснууд ирсэн. Тий. Тэр нь өмсгөр ингээ хамцуун ингээ эрзмэрийн дандаа бие барив. Бид нарыг Аяна хаан багшийн талбай дээр энэ яг одоо энэ зогсоол байгаа шүү дээ. Зогсоол байгаа энэ талбай дээр гаргаж байгаа. Аяра биг бүгдийг нийлэгдэг гэсэн. Гэр ороолын бүгд хашаа дээр гарсан. Чи өглөө яаж байгаа заримдаа ихний яг цаг дээр гэсэн өглөө үрд намар
84-ийн зааланд ганц хоёр орсон баг. Тэгээ бусан дээр дулаахан үед хүүтэн үед 84-ийн зааланд би нэг намлаар хардаг байсан гэдэг яриасан шүү дээ. Тамир болохоор нэгдүгээр ингээд болохоор 84 дээр орж исэн. Тэгэхээр дулаарангууд энэ гадаагаар ингээд чагсаачдаг байсан. 55 дуус сургууль дээр ордог байсан шүү дээ. Тэгээд тэр нь хичээл болохоор өглөө эхний цаг дээр тэмдээр нь орчоод тэгээд наашаага 2 дугаар цаг 3 дугаар цаг дээр шууд ирээл тараа хичээл өгчлүүлэх явдаг. Бас юун дээр спорт сургуулийн төв дээр нөгөө гимнастик турниктэй хичээл ордог гэсэн шүү дээ. Одоо Аяна багшийн голцолж хийсэн. Аяна багшийн хийсэн. Ганц асан шийдтэй тэрийг гаргаж ирэх гэж боо юм болдог. Нэг юм зөөврийн нөгөө лагер магаар дээр үүдэг шийдтэй. Доор усыг өдрүүлээ зогсоол дээр сууж баалын чулуу уулж тавьж байгаа ч тэгээд тоглолдог гэсэн. Өөр сургууль дээр хичээл ордог гэдэг бас айгүй сонирхолтой сонсогч надад бидний тайван. Тэгээ ялангуяа нөгөө та хэдэг бүр яг 10 жил байхад ч юм уу нөгөө ингээл хатмаа тий. Тэгэл нэг тиймэрхүү өмнөд бол бүр яг эцэцгэлжсэн байлгүй дээ тий. Тэгэхээр тиймэрхүү өмнөд бас хэр яаж байсан бэ? Одоо ер нь бол 84 хэдий чинь хашилттай өссөн шүү дээ. Хаяг заалнаас гардаг, зааланд ордог яг бидний нөгөө зорчих хэсэг дандаа хөдөлцдөг болохоор тэр үед л их асуудал үүсдэг. Тэгээ бас бид нар ч нөгөө бөөнд автобус гэж явах гэж автобусны бол халдварт тэгээ 13 автобусыг бол хоёрлоо сааж байгаа. Тэгэл 105-аа гараад яг хоёр тал руу хаваагдал бөөнд алхацдаг гэсэн. Нийлээ. Тийм. Эрэгтэй эмэгтэй бүгд талдаа санагдав. Гэтэ бас яг нэг цөөхөн хүүхдээс болохоор бас илүү ойрхон байдаг гэсэн байна. Нэг л анги байдаг гэсэн чинь. Ер нь эхний жил ялангуяа нэг анхны төсөлтийн 105 хүүхдэл 3 давхар байшинтал бас байдаг. 2 дугаар давхарт 3 анги зэрэгцээл гэж байна. Тийм. Өөр хүмүүс байхгүй багш нар 105 хүүхдэлтэй байсан болохоор бас илүү ойрхон байдаг гэсэн. Гэтэ та нар сандгүй нөгөө нэгдүгээр ангид ороод 3 анги хувирсныг яаж хувирсныг одоо 105 хүүхдийг англи хэлний шалгалт аваад тэгээ англи хэлний шалгалтаар төвшнгөөр нь арай гайгүй нэг болоод ингээд нэг зүйл гайвуухт ордог гэдэг яриа чинь та хэдээс эхлэх юм байна шүү дээ. Тэгтээ яг сүлдээ. Тэгвэл тэм тэгэхээр ганцаа байсан. Зүг тийч байна. Одоо тийм яриа байт юм уу те? Би тэдээс сурч байгаа нэрмэгт бол гайгуухт ордог. Тэгтээ яг нэг аль хэдийн нөгөө юу н өөрчлөгдсөн л байсан юм шиг байгаа юм л та. Тэгтээ зүгээр нэг тийм яриа. Тэгтээ бас яг шалгалт аваагүй юм байна. Нөгөө 5-аас 8 дугаар ангитай англи хэл үзчихсэн үү? Орос хэл үзчихсэн үү гэснээр ялгсан юм байна. Тэгэхээр нөгөө англи хэлний төвшнгөөр нь ер нь бол таахаа хуваарлж ирсэн. Тэгэхээр тухайд ч угаасаа Японд бол бүгдээрээ мэдгүй анхнаас үзчихсэн. Тэгээ бусад хичээлийн хувьд бол нэг хайхтар яахгүй. Тэгээд яг ялах яваараа англи хэлний төвшнгөөр нь 3 дахь анги дуусгаад хүртэл англи хэлний төвшнгөөр нь тэгсэн ялгаж л явж ирсэн. 3-т ч та нар хичүүлсэн юм шиг. Гэхдээ хамгийн хэцүү юм чинь тэр хамгийн анхны жилийн тэр нэг улирлын шалгалт тий. Өглөөс орой хүртэл авдаг. Хизээс тийм шалгалт өгч үзээгүй байж байгаа өглөөс орой хүртэл суугаад. Элтийн ерхий шалгалт шиг юм болдог шүү дээ. Элтийн ерхий шалгалт шиг юу вэ? Яг өглөөнөөс яг орой нэг 2-3 хүртэл бүх хичээлээр нэг өдөр авчихдаг. Дүүн энэ чагсаад ирсэн юм байна. Яг энэ одоо ингээд шал өөр улсын сургуулиас ирэхэд шал өөртөө ерөнхийдөө нэг систем тэр юм ер нь хэр зөгцөжсэн. Айгуул л төгссөн. Хаалгдчихсэн үү? Хаалгахгүй. Зөгцөхгүй бай гэсэн сонголт байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь анхнаасаа шинэ Монгол школ гэдэг юм бол яг суусан баха бүгд. Анхнаасаа баримтлсан тэр галаа захирлын зарчим бол үйлчилсэн баг гэж байна. Хагас жил сурчаад хуучин сурж исэн сургууль дээр очихоор яг өөр юм. Баахан хараалын хүүхдээ гон зодоо ирсэн хүмүүс. Тэгэхэд энд болохоор харьцангуй тийм юм байхгүй. Харин бид хэд үед хоорондоо мэдлэлтэй. Дээд үеийн ингэжсэн учраас бид нэр ингэх ёстой гэдэг ойлголт үүсэж байгаа. Гэтэл та нарын хувьд тийм байхгүй. Өмнөх сургуультай харьцуулах байсан болохоор надад илүү сонирхолтой санагдаад байгаа тэр байгаа байхгүй. Яг нэг эхний жил болохоор багш нар бас нэлээд тулж ажиллаж байсан. Тэр чинь одоо ингээл өглөө 8 ингээл хичээл эхлээл орой 5 болтол угаасаа сургуулаас гарах юмгүй. Тэгэл өмнө нь тэгэж одоо үзээгүй ч гэсэн тэгээ бас тэр нэг тухайд хүүхдүүд болохоор бас одоо үүдээ очоогүй ядраал юу яагаад тахгүй бас тэр нь өөрөө их сонирхолтой л сонирхолтой янз янз хичээл ороод секц дугуулан гэж шатар тенс сүрлийн амар юу хажигдбар маяг яагаад тэр тухайд дээр бас нэг яг 9 дугаар ангийн хүүхдүүдэд бас тийм
харьцангуй тийм зүгээр ингээл бөөнөрөн суулгаж байгаа л бас нөгөө сонгодог урлаг гэж ямар юм байдаг вэ ингээл ер нь бас энэ одоо юм соёл нь хайшаа тийм. Гэхдээ сонгодог урлаг гэдэг нь өөрөө ямар юм байх вэ? Ер нь одоо бие яаж зүг авч явах вэ гэдэг тиймэрхүү юмнуудыг бас ингээл тайлбарлаад ярьж байх нь бас хойд бас хүүхдүүдэд сонирхолтой л байсан баг тийм. Тэгвэл бид нар чинь бас та нарын үеийн талаар их буруу ойлголттой байдаг байх нэ шүү дээ. Насаа өгч эднэрт ордог гэсэн. Насаа өгч тэр юу яг бөөнөр нь ингээд суулгаж багш нарыг ярьсан чинь тухайн үед нөгөө хичээл зааж ирсэн багш нараа дурсаж тий. Тэгээ би өчтөр бодож исэн галаа багш бэлцүүг ярихгүй. Галаа багш, Марта багш, Насаа багш, Алтан гэрэл багш, Эрдэнэ сан багш, Урнаа багш, Аяна хаан багш. Тэгээ содуу цоох үгээд ерөөхдөө цөөхөн үйдэн багш нар. Тоолчиж болохоор хэмжээ. ер нь 10-аад л багш. 10-аад л багш. Тэгэл нөгөө зарим хичээлүүд газар зүй интер биологи интерийг болохоор нэгдүгээр сургуулаас өөр ингээд цагаар ирдэг багш нар хичээл. Аваад өрж багш. Адилаа багш хоёр ч 2 дугаар орж ирсэн тийм. 1-р ангид болохоор 3 ангид таасан багш ч болохоор нэгийг Алтан гэрэл, нэгийг хоёрыг Эрдэнэ сан багш гээд Монгол хэл багш гэсэн. Тэгээд манай ангийг Урнаа багш гээд химийн багш маань авд үс. Тэгээд 2 дахь жил нь Урнаа багш гадагшаа яваад адилаа багш манай ангийг авчихсан. Ингээд сонсож яг тал нэрлэж багш нар дунд тал нь баг байна гэхэд бас Айгоо яваас тэ 20 жил өнгөрсөн ч тийм. Аяна багш одоогүй л Алтай сургалтын менежер болсон байгаа тийм. Алтай Жэбэгч хоёр хоёлаа Жэбэгч. Тийм. Тэгээ нөгөө дээд сургуульд бас Саран гэрэл, Сараагч байгаа. Энэ гур байгаа. Алтай хичээ юм соол. Тэгээд дотор нэрээ Манлзуу ах бас байгаа юм шүү дээ. Шинэ Монголд. Тэгэхэд бас жолооч идэг. Одоо манаас удахгүй хараад манаас бид нарыг жижигүүлсэн жижигүүлсэн та. Манай сургуульч бас хүний нөөцийн хувьд харьцангуй доктортай л байдаг хаа. Зөвхөн баг нэрлэж байгаа нэр болгоно чи л мэдэж байна. Одоо ингээд таад Шинэ Монгол эхлэхэд тэгэхээр 105 хүүхэд байсан гэсэн үг шүү. Нэг л анги. Одоо 1-р анги. 1-р ангийн 105 хүүхэд байсан шүү дээ. Тэгээд жилийн дараа одоо ингээд когойнор орж ирж шүү дээ. 2-р Тэгээ 2-р симпайнер маань ингээд ороод ирэнгүүт өөр болсон уу? Юу нь өөр байсан бэ? Одоо 150-aalаа байжснаа гинт 200-300 болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээ бас яг та нэг өөрчлөгдөөгүй шинэ сургуулиас ирсэн ч юм уу хөвгдөд байгаа шүү дээ. Ер нь гэхдээ миний санахын бид нар 2 дугаар давхарт тэд нар 3 дугаар давхарт. За бараг тааралцдаг байсан да. Тийм үү? Мэдгүй зүгээр. ер нь ихэнхдээ тааралдаад байдаг байсан. Тийм ч яг давхар нь яцсан. Яг тийм 2 дугаар үе орж ирэхэд миний санджаар 2 дугаар үе орж ирэхэд бол нэг тийм айхтар өөрчлөлт гараагүй яа. Тэгэхээр яг л ингээд давхар нь маш харин 3 дугаар үе орж ирэхэд нэлээ ингээд нэг давхарт олон анги орж ирээ. Тэгээд нэг арай жоох өөр болчихсон. Тэгсэн мэт нөгөө нэг зарим нь баг насаарч зүү тэгсэн мэт ангийн ялгаа байгаад бид нар чинь нэг симпай кохой гэж нэг ялгаа гарах шаардлагатай байна. Тэгээ тэр үед та хэрэг дэрлэгч юу? Муу хараад явж. Гайгүй байсан. 2 дугаар үетэй бол харцангуй гайгүй. Аксон байсан үл сайн бич байгаа. Хэрэг симпайгийн хүчийг мэдрүүлжсэн бай. хичээлээ явдаг гэсэн. Тийм байгаагүй. Гэтэ харж исэн зөндөө сонсож байгаа ч гэсэн. 2 дугаар үеийнхээ бол зөндөө байсан шүү дээ. 2 дугаар үе чинь бас нэг тийм юу байгаагүй. Уур амьсгалын зүйл байгаа. Гэтэ энэ дээр бас найзан дундаа ч юм уу тийм юу яасан? Гайгүй. Бидний үед чинь нөгөө 11 дугаар анги гэж Монгол улс даяар байгаагүй 10 дугаар анги төслөө. Тэгээд бид нар 10 дугаар ангиар 40 50 хүүхэд бараг төгсөөд их сургууль шууд орчихсон. 11-ээ сонголтойгоор сурж исэн. Тэгээд 40 хүүхэд нүлдээд 3 дугаар ангид суусан бол бараг миний бодлоор Монголын хамгийн анхны 11 жилээр төгссөн хүмүүс манай 3 дугаар ангид манай байж магадгүй Турк сургууль бас байсан. Монтурку. Тийм Монтурк бас байсан. үлдчихэж байгаа юм. Гэхдээ бид нарыг Монголын анхны 11 гэж ярьдаг гэсэн тийм. Би бол тийг сонсч Би бол тэр үед Монтурк ч бас 10-аар төгсдөг гэсэн. Монгол ер нь тийч тэгээд тухайд хөтөлбөрч байхгүй баг яаж исэн юм бэ? Та нар 3 дахь гоё исэн гэж би ойлгоо. Тэгэж чинь яг угаасаа хөтөлбөр байхгүй юу хийх нь мэдэхгүй. 50% ачаалттай сурч исэн гэж ойлгоод. Тийм тэгэл яг нөгөө их сургуулийн 1-р курсын юмнуудыг ер нь бол тийм заагаал тэгэл цаашаагаа тийм одоо юу гэдэг сургууль мөргөл гадагшаараа явах бол тиймэрхүү бэлтгэлийг гадаад руу явахд зориулсан бэлтгэл маяг. Тийм. Яагаад гэвэл 10 жилийн боловсролтой Япон 12 жилийн боловсролтой зөрөө гараад идэв. Бид нар 11-р ангиад төгсчөө дахиад их сургуульд тэр үед чинь их сургуулийн 2-р курсээс л гадаад явуулсан явах хэрэгтэй болдог. тэгэл Япон л тоо.
Тэрийг юу нь бэлтгэл маркал Монгол 2 жил их сургууль сурчаад тэгээ гадаад руу пага Батхүүч бас тэгжсэн шүү дээ. Батхүүчийн 2 дугаар бас хүмүүст 2 жил сураад гэрмаа явжсэн. Тэгэхээр шинэ Монгол 11 төгсч хүмүүлэх сурчаад тэгээ Японд өссөн. Чи юу? Тий. Заавал дахиад 1 жил их сургуульд амжиж. Жилийн өршөлт байгаа гэдэг шүү дээ. Бид нар тэр үед Япон хэл гэсэн чинь тэр нөгөө Миннано Нихонго гэдэг ном тэрийг 1 2 дугаар шинэ Нихонго no Kiso үзсэн юм. Миннано Нихонго үзье. Шинэ Нихонго no Kiso 2 бот ном шүү дээ. 2 ширхэг ном. Тэрийг чинь бид нар 3 жил үзсэн. Юу нөгөө тийш тэр баг тэр 2 номыг л 3 жил үзсэн. Аха. Нэгдүгээр үед их удаан явсан гэж ярьдаг ш нь нөгөө Японы програм. За 2 одоо тэр чинь 2 ном нь хоёулаа баг хагас үлрэлт юм биш үү? Одоогийн хүүхдэд дээ. Бид нар 3 жил. Японы хувьд бол бас харьцангуй удаарсан гоо биш үү? 2000 грамтай багтаалгаар л нэг Японоор 10 талж гараад гэдэг байсан шүү дээ. 2 жил үзчихэд байгаа юм шиг. 2 жил Япон хэлээ бид нэг германчтай лайв хийж яхад яг тэгстэй. 3 дугаар үе орж ирэхэд яг нөгөө Япон хэлний юугийн бүр шал өөр болгоод бүр амар шахуу болгоцсон гэдэг хэлжсэн. Бид нар үед 3 дугаар үе гэхэр чи тэр Сатоо Япон багш байсан. Анх Сатоо яа гэж байсан. Тий. Тэгээ бас нэг эмгхтэй багш байсан. Би залуухаа. Япон багш байсан үү те? Нэг ихний 9 дугаар ангид бол Сатоо аяа гэдэг аяагийн багш. Япон багш. Жил болгоно нэг Япон багш. Сүүл 15 жилийн өдөр ирсэн байсан. Дараа нэг том нүдтэй бүлтгэрнүүдтэй нэг Япон багш ирсэн 3 дугаар ангид байх. Тэр та бас нэг тодорхой хэмжээс таршилтад төртөл. Ер нь нэлээд дорсон. Тийм. Лаборатори хүүхдэд чиглэсэн. Ингээд үзчихээ. За. Бидэд бас та дэ яриг сарахад бидэд чинь бүр та нэг хар цагаанаар төсөөлөд байхгүй юу? Тэгсэн чинь бас дажгүй сурч исэн юм байна. Бараг л тоосгон дээр сууж байгаа. Хичээлээ гэдэг. Энтрүү ингээд хичээлээ хийгээд дэшээ тоосгоо өрөөлөө. Арт тогтод тоосороо гэж би сарууч хийгээл гэж сонсчихсан чинь бас дажгүй байсан юм биш үү? Тэгэхээр магадгүй бүр 20 минут дугаар үеийнхэн бүр амар нэг харахуу балгар ичний үеийнх шиг төсөөлж иж магадгүй дажгүй сурч ирсэн юм байна. За тэгэхээр нэгдүгээр үеийнхэн маань нөгөө саксны тэмцээнийг анх санаач хэлжсэн те. Одоогийн бидний төгсөгчдийг одоо гол холбдог нэг үйл ажиллагаа ивент болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг юу яагаад анх санаачлах сэтгэл төрсөн бэ? Тийм. Анх болохоор энэ нэг тэмцээн зохиосон шалтгаан нь буцаагаад нөгөө сургуулийн ойтой холбогдчихтэй. Аха. 2005 онд 5 жилээр төгсөгчдийн донд нэгээс төвдгүү үе гэдэг нэг жижигхэн цомхон тэмцээн болж исэн. 2010 онд болохоор шинэ Монгол сургуулийн 10 жилийн үед 10 үе. Яг төгссөн нэгээс 9 дэх үе орж исэн баг. Би тэг санаад. Хамгийн доод нь 9 дэх үе байсан санагдаад байна. Бид нэр яг 10 дугаар анги сурж исэн байна уу? 10 дугаар ороогүй. Тэгээд 10 онд тэмцээн болоод тэгээд маш сонирхолтой байсан. Тэгээд дээрээс нь бид нар сургууль төгсөж 8 жил болсон. Эхнээс ажил төрөл болсон. Нөгөө сургуулаас хол хөндий болсон болохоор сургууль дээрээ ямар гоё ирэхээр ямар гоё байдгийг сандсан байсан. Тэгээд ирээд үнэхээр гоё мэдрэмж авангуут. За дараагийн тэмцээн болов гэж боддог, заримдаа уулзахаараа ярьдаг, заал сакс ярьж байхад ярьдаг байсан. Тэгээд 15 оны хүлээх болчих шүү дээ 10 онд. Тэгээд 2 жил хүлээгээд за тэрнээс өмнө хэдүүлээ нэг тэр буцаа сургууль дээр гоё хүүхэд болох юм чинь хүүхэд болохын сэтэл гаргая тэгээд саксны тэмцээн. Одоо манай сакс тоглолтог гэдэл санаачлаа. Тэгээд бүх үеэсээ бүх хүүхдүүдээс хандив цуглуулад тэгээд ер нь бол ийм том үргэлжлээд явах ажил гэж тогтод бараг л тэр жил ганц нэг удаа хийгээл буцаад нэг хүүхэд болчихъя гэж бодсон чинь одоо айгүй олон жил үргэлжлээд гизэж тасархааргүй болчихлоо л да. Тэгээ бүр жил болгон яг уламжлал хүсэн хүлээж байдаг яг нэг тийм зүйл болсон байна даа штэ. 2005 он заал байсан гэсэн үг байсан. Тэгвэл заал бараг л бидний 3 дугаар ангид тийм 2004 оны хавар юм уу 2004 биш 3 100 хавар байна уу тэгсэн. 2 энэ анхны шийдэл чинь та 3 дугаар ангид бэлгэлж ирсэн. Та бэлгэлж ирсэн. Анхны заалны шийд самбарыг 1-р үеийнхэн бэлгэлж ирсэн сургуульд. Ингээд ер нь сурч явах үед чинь заалт авсан гэсэн үг биш юм байна те. Яг төгсөж явахад. Энэ манай шинэ Монголын заалт чинь бүр брэнд байсан шүү дээ. Ерөөсө бусад сургуулийнхын чинь манай заалт тоглож үзэх юм өрөөддөг шахаа.
Хамгийн гой залгсан гоё дээ. Аха. Тэгээд одоо ингээд сагсны тэмцээн анх санаачлаад одоо хэд гिचэлтэй явж байгаа юм бэ? 10 оноо оруулаад 8 баггүй тий. Тийм байна тий. 8 удаа болсон. Тэмцээн 8 удаа болсон. Одоо энэ жил 8 дахь юм шүү. Биш одоо 9 яг хөнгөө 10 оноо хасуус 8 дахь нь. Тийм байна тий. Яг нөгөө төгсөгч зохион байгуулалт бол 8 дахь жил болох гэж байгаа. Та хэд манд хэдэн төрүүллээ? Та бараг л жил болгон төрүүлээд тах шиг юм байна. Сүүлийн 3 жил дараа юу яасан бэлээ? Энийг баяраа бэлдээд авах гэсэн байна. Тэгсэн 10 оны тэмцээнийг 10 оны ойн тэмцээнийг оролцуулаад нийт 8 удаа тэмцээн болоход 7 удаа ямар нэг байдлаар медалийн төлөө тоглосон билээ. За. Тийм. 7-оос тэг хідэн авраг хідэн хөнгөлт нэг хүрэл. Юу ямар юм. Нэг хожигдсан юм тий. Нэг удаа хөрхийн төлөө хожигдсан байна. Тэгээд ерөөсөө зооноосоо хасагдсан ганцхан тохиолдол байна. Тэр нь 3 багийн оноо тэнцээд оноо 4-5 багтай байлгүй тий. Оноо тэнцээд тоолоод тэгээд яг нэг оноогоор хасагдаад яг нэг хожигдлын тэнцсэн мөртлөө тэгж хасагдчихсан. Тэгэхээр ер нь бол их л форумтай. Харин энэ яг хэдэн он байсан бэ? Тэр нөгөө хасагдсан он болохоор 15 он бай. 15 он. Одоо бол ингээд бараг төсөөлөхөд аяг хэцүү байгаа тий. Одоо ингээд тэмцээн эхлэхэд за энэ жил одоо нэмээрээс авч байгаа юм шиг тий. Асуудаг ш. Тэгэхээр яалтчгүй нэгдүгээр үеийнхэн маань дандаа ихний 3-таа бол тогтмол байж байгаа. Тэгэхээр бас нэг үед зооноос гараагүй гэдэг бол айгүй сонирхолтой мэдээлэл байна тий. Бид нар бол ерөөсөө тэрийг бол мэдж байгаагүй юмээс сонсож байгаагүй мэдээлэл тий. Энэ нөгөө одоо шинэ гарч ирж байгаа хүмүүсийн хурдыг гүйтгэхгүй нэ тэрэг л амар тэгдэг штэ тий. Тэгсэн мөртлөө нэгдүгээр үеийн ялаад байгаа. Тэр чинь айгүй тийм нөгөө одоо ингээл манай үе жишээлбэл хожигдоход одоо араас гарч ирж байгаа 17 нэмж өөр амар энэ тэр гэж байгаа мөртлөө ялагчийн харахаар нэг байгаа байхгүй тий. Тэгэхээр та хэдэр нэг яаж бэлтгэдэй хийдгийг эсвэл энэ тэмцээнд ялах арга барил олчоо. Энэ жилийн туршлага жилийн туршлага санаачлагч хэвээр дээ. Туршлага байх тий. Туршлага. Мос нэг баг Тийм. Би нэг хүлээж зөвшөөрч байгаа. Багийн гişүүдийн хувьд өөрөө солигддог уу? Ер нь их солигдоод Гэтэ бас ингээд энд бус багуудаас ирдэг комент гэх юм уу одоо шалтгаанаар ярихаар манай тэр ирээгүй тэнд байгаа. Энд байгаа гэдэг. Бидний хувьд болохоор нөгөө 2002 онд төгссөн их сургуулиуд үүс таамжид сурчсан яваад ирэх юм ирсэн. Тэгээ бүх хүмүүс 2010 оноос хойшоо ерөнхийдөө 90% нь тогтмол байгаа. Тэгээ тэрнээс хойшоо бид нар чинь 2007 оноос хойшоо Шинэ Монгол дээр 7 хөтөнийг удаа заал тоглох боломж байдаг. Эрэхтэй болсон тийм. Тэг боломжгүй бид нарыг биш өөр зааланд ирж тоглох гэдэг. Шинэ Монголын 3 дахь өдөр болгоныг заал байгаа. Тэрэнд тий хаяа дээрс тоглох боломж байгаа. Тэр сүүлдээ нөгөө төхнөр тогтмол болоод тий. Тоглолтог хүмүүс ерөнхийдөө энэ зааландаа хамгийн их нөгөө тоглолтог формтой байдаг. Тэр утгаараа бэлтгэлээж сайн хийждэг тийм л болчиход байгаа юм л та. Тэгэхээр нөгөө төрний нөгөө хожигдсан үегээд байсан шүү дээ. Бид нөгөө 10 он төрүүлээл 13 он төрүүлээл тэгээд нэг уналтын үе ирж байгаа байхгүй. 14 5 оноос ингээд унаад эхэлж. Тэгэхэд нөгөө буцаагаал яагаад хожигдов? Яагаад яг тэндээ дүгнэлт хийгээд за хэдүүлээ. Яагаад гэсэн бэ? Яаж хийж байгаа унахчих гэх. Тэгэл яаж юм да. Яагаад байсан бэ? Харин би ч бодсон. Яг юу болсон юм? Ер нь зүгээр нөгөө хүмүүсийг нэг хамгийн оргил үе ирэнгүүт амбицууд эхэлт юм бэл. Яг ингээд 5 ур чадвартай хүн болчдөг. Тавлаа би гэдээсэн. Одоо багийн тоглолтоо яг хэлсэн. Өмнө нь бол одоо юу гэдэг нөгөө учраа мэдхгүй бүгд ингээд явдаг байсан бол яг тэр үйл хамгийн хурцтай зарчсан баг тийм. Тэгээ одоо болохоор оноо авах хүн, хамгаалах хүн, бомбог авах хүн, паслах хүн бүгд өөрсдөө өөрийгөө ойлгоод мэддэг болцсон. Тийм баяраа заалаад орлоо гэхэд за тэнд тэр нөгөө энд байгаа намайг ороход араас тэр нь орно гэдгийг ерөнхийдөө ярилцгүйгээр ойлгосон юм бол байхгүй шүү дээ. Олон жилийн практик. Одоо яг ингээд тэмцээнийг харж байхад ур чадвар гэж ярих юм бол ур чадвартай маш олон төгсөгч байгаа шүү дээ кохонраас нь тийм. Тэгэхээр яг нөгөө баг нь яг тэр хүмүүсээрээ байдаг тийм. Нэг аюу ойлголцдог гэдэг нь бол яалтчгүй миний зүгээр харж байгаа нэгдүгээр үйтэл ганцхан байгаа байхгүй. Тэгээ одоо жишээ нь ингээд тоглолтын харахад урамтай би ч одоо нэг цаг сонирхдаг хүн биш шүү дээ. Тэгээд тоглолт харахад бүрт нэг тийм гоё мэдрэмж төрүүлдэг.
Манай үеийнхэн бүгдээрээ цуглуулчвал аландаа л гэдэг бид бодоод байгаа байхгүй юу? Яг ерөөсөө цуглахгүй байгаа. Цуглаад аландаа л гээ. Тэгээд 7 хоног болгон бэлтгэл хийх юм уу? Одоо ч гэсэн хийж байгаа юм. Одоо уусаа нөгөө 20-оос болоод 2 сар сакс тоглоог. Ер нь одоо ч гэсэн гэхдээ хийж байгаа хийжсэн гэсэн үг шүү дээ. Шинэ Монголд байх үеэс хойш ер нь 7 хоногт 1 удаа 2 удаа. Тэгэхээр энэ жил манай үе зохиож байгаа дээр ер нь гид зарах хэрэгтэй байж та форм алдагдж байгаа юм. Одоо боломж байвал энэ жил л байна да. За ойлгоод очлаа. Сүүлд нөгөө өнгөрсөн жилийн тэмцээнд нэг айгуу сонирхолтой болсон шүү дээ. 1-р үе маань 19 дэх үетэй. 1-р үетэй 18 19 за ямар ч гэсэн хамгийн сүүлийн 3 жил 4 жил дандаа нөгөө 16 18 тэр жилийнхаа хамгийн отхон үетэйгээ таарч тоглоод гэдэг таарад байгаа тийм таарад. Тэр айгуу сонирхолтой санагдаад байгаа. Одоо жишээлбэл бараг л яг өөрсдөө хүүхэд шиг тий зүгээр одоо яг 19-т гэдэг чинь тий 19 насны зай гэдэг чинь бол бас айгуу сонирхолтой байгаа. Тэг тухайн үеийн нэг тийм юу байсан нь одоо нэг мэдрэмж ч гэдэг юм уу. Яг хүүхдүүд шиг санагдчихсан эсвэл зүгээр л нэг юм тий өрсөлдөгч гэж харж байсан. Биднес нэг өрсөлдөгч гэж яг хүмдүү тий зүгээр л цагаа өөрсдийнхөө сакс тоглох л үздэг. Хөөжлтэй тухайн цаг хүмүүсийг төгсгчдийн тэмцээн чи өөрсдөө бид нарт авч жаргал байгаа юм чи. 2 хоног буцаа хүүхд болдог л доо. Тэгээд үр дүнд юусэн? Хажсан мөлөө ажигдсан уу? Нэг хажсан санагдчихсан. Хажсан бахаа. 16. Хажсан бахаа тий. Өөрөөсөө хаждаг. Зүгээр би за 2015 оны яг тэр дүнгийг л яг гаргаж үзүүлээ бусдын бол тэгээд явах юм. За. За тэгээд ингээ энэ жил болгонд тоглож байгаа мад одоо ерөөхдөө бусад үеүдтэй ч гэсэн тоглоод юу байсан байгаа. Тэгэхээр аль үе хамгийн гоё яг нэрлүүл аль үе тэгээд бүр хүний нэрлж тоглогчийн нэр заавал хамгийн нэг юм өрсөлддөг юм уу. Тэднийхтэй ирж байгаа юм биш үү гэж бүр тактика та нар ярилцах хэмжээнд хүрдэг үе аль үе вэ? Байхгүй юм шиг. 8 л авшаа. Миний л мэдх юм. Васа бараг бүх үедээ таарч исэн. Харин тийм яг ингээд үеэр манай дүүнер сүүлийн жоохон хоорон малтаад байна л да. 5-р үе, 7-р үе, 9-р үе гэдэг яг нэрлэх үед бол байна л да 12 гээл. Гоё үеуд л тий 12, 7, 9, 6 гэл одоо Америкийн 6 чи бол нөр гоё. Хоочин тав. Бид нар чинь зохион байгуулалт нь бас орохгүй л байгаа юм л да тийм. Бид нар шиг одоо юм баг болоогүй гэх юм. Потенциал нь байгаад идэг тэгээд тэрийг ашиглаж чадахгүй л байгаа юм л да. Ур чадвараараа бол бүгд л хамаагүй илүү тий дутах шүү ба. Хурд одоо хүч одоо бүх юм илүүлчих. Бүгд илүү л шүү дээ. Яг та нар хэлдэг нэг бас баг нь бас доктортой биш байгаа хлаа. Манай үеийнхэн тоглолтууд нь надад талаа. Өвнөд болчихсон. Медаль авдаггүй багуудаар тийм яриад байдаг. Саяхан 8 дугаар үеч нэг мөнгө медаль авсан тий. Одоо буудаад гараад ирсэн. Одоо ястаа мундаг гарч ирсэн. Тийм нөгөө медаль авсан гэсэн чинь манайхан нөгөө жил болгонд хэмжээ сүүлийн 2-3 жил нөгөө предикт тавиа эхний 3 багийг таасан хүн гаруул бид нэр шагналъя гэдэг тодорхой хэмжээ. 8-ыг хинч нэрлэегүй. Яг тэр чинь нөгөө юуны дараа бол нэрчээ. Тэрийг өөрөө нь авсан хүн байгаа юм уу? Байгаа. Одоо яг нөгөө таасан хүмүүс гасрахгүй шүү дээ. Одоо яг хилчгийн цаашаа юу ядах вэ? Бид нар ингээд анх зүгээр хөгжөөнтэй байх гэж зохиог ийм улаан зарласан. Тэгснээ буцаагаад нөгөө хүмүүсийн тавьж байгаа таавар дээр шинжилгээ бид нарыг төрүүлнэ гэж хинч тавьдаг. Жилдээ нэг бид нараас усна. Тийм үү? Бид нар өөрсдөө 200 предикт байлаа гэхэд тэрнээс нэг 2 3 өөрсдөө үеийг бичдэг гэж. Яг тийм. Үе бичнэ. Тэгээд ингээд ингуут бид нар яг бид нарыг мартчихв гэдэг. Жохоо шаардлага. Тэг өшөө сайн бэлтгэлээ хийн. Ямар сайн юм тийм үү? Би миний талханд бол 1 за 1 авах за 2 3-аас цаашаа гэсэн тийм бодол. Хамгийн олон тавигдсан ч тэр 18 онд төрүүлэх жилд ирсэн л байсан бахад тэг 4 5 ширхэг манай үе гэж хэлэн горж явж ирсэн юм шиг. Тэг бай тоглолтод 5 тэгээд бид нар ч бараг 1 гэж бичдэггүй шүү дээ. Албаар ер нь маа нэгийнх нь тэгэхээр тэр энэ тэрийг аягүй сайн хардаг байх юм тийм бүр 2 байсан 5 байсан гэдэг юм аягүй тоолж явдаг байх шүү дээ. Тэгээд яг хүмүүс ингээд амжилт гээл харж байгаа бид нар нас гээл харж байгаа. Тэгээд одоо чи манай багийн хүн чинь
зөвхөн саксны тэмцээн зориулж 30 кг дурж байгаа. Вау. Тийм тохиолдол бас байна. юм бэ. Бат эрдэнэ тэр 30 кг зөвхөн саксандаа зориулж. амар турсан шүү. тэмцээнд зориулал 12 сараас эхлээл гам барайл. Тий. Тэгэл 4 сард орж ирэхдээ 30 кг Тонц орчихсон. Одоо жишээ нь тэр бол нөгөө бид нар энэ тэмцээний ач холбогдол гэдэг юм уу? Тэрэнд өгж байгаа сэтгэл маань ийм их байдаг шүү. Тэгэл ер нь бол хамгийн багтаал хамгийн Одоо бас нэг юм байгаа ч та одоо ингээд уюудыг харахад ерөөсөө насын хэлэх ямар ч арга байхгүй болчиход шүү. Нөгөө нэг за яаж ч 15 бол нэг жоохон беби царай байгаад байна тий. Гэтэл за нэгээс баг 8 9-ийн хоорондоо ингээ харахад яг нэг бүгд аав царай гэдэг болчиход байна шүү. Тэгэхээр ер нь та тийм гоё хөдөлгөөнтэй байхын ач холбогдол ч юм уу эсвэл нэг тийм гоё уриалсан нэг тийм өөртөөхөө хэрхэн юу адаг хөдөлгөөний ач холбогдлын талаар ялангуяа ийм корона тийм иймэрхүү үед ч хөдөлгөөн гэдэг юм чинь тахлааны гол суурь болчиход байгаа үед өөртөөхөө хэрэгжүүлдэг зөвлөгөөнөөс саксанд нэгдүгээр дуртай юм тийм. Хоёрдугаар тогтмол хөдөлгөх юм биш. Гэтэ ер нь баг сургууль тосноос хойш бид нар байнга л цаалаа. одоо ингээд Сүүлийн шөнө 2 цаг багцаал багсаа тогтмол одоо ингээд нөгөө бид нар анх ангийн найзууд байсан, сургуулийн найзууд байсан. Тэгээл буцаагаад сакс тоглох гэж уулздаг найзууд байсан. Ингээд нөгөө нөхөрлийн шатууд маань ингээд дахиад одоо буцаагаад нөгөө нэгдүгээр үеийн найзууд болоод сүүлдээ гэр бүлийн найзууд болоод одоо үүний дараагийн шатнд баг үр хөвгтүүд нь хоорондоо найзлалтай. Барин магадгүй ирээдүйд тийм ч юм болж магадгүй ингээд нөгөө нөхөрлийн шатууд маань ингээд өөрчлөгдөж гэдэг юм байна. Тэгээд бид яг бид нарыг холбогдог үндсэн юм яалтчгүй сакс. Одоо ингээд нэгдүгээр үеийг хүчтэй байна, гоё харагддаг гэдэг шалтгаан одоо манай хөгжөөнд дэмжигдэж байна. Тогтмол ирнэ. Бараг тоглож байгаа хүмүүсээс олон хүн ирж үздэг. Хамгийн их хөгжөөнд дэмжигчтэй байдаг. Тэдний өмнө ч бас хожигдоход хэцүү шүү дээ. Тэгээд дээрээс нь дараа нь загнуулна шүү дээ. Коханераас хамгийн их дэмжлэг авдаг гэсэн бас нэгдүгээр үг. Тэ? Нэгдүгээр үг бол бүгдээрээ тийм гэж эсрэгээр нөгөө бид нарыг хожихын төлөө бид нар айгуу тийм зүгээр одоо манай үедээ тоглол мэдээд тийм болооч одоо өөр үеийн хооронд тоглож байгаа нэгийнх нэг аюу гой дэмждэг боловч энэ дээр нэг юм байгаа. Нөгөө 2016 17 18 онд шинэ монголчин өөрсдийн төгсөгчдөөс баг үрдүүлээд спрайтлиг тоглосон. Тэн дээр болохоор нөгөө бид нар чинь ингээл үе ирээд нэг хоёр тоглодог байсан бол үе үеийн гол 2 3 хүмүүс цуглаад ингээд 7 хоногт 2 удаа бэлтгэл хийгээд тэнцээнд ороод ингээд 3 4 сар тэгээд 2 жил 3 жил дамнаад явчихаар сүүлдээ яг нэг баг болоо. Тэгээд харилцаа бүр шал ондоо. Тэг анартай тэр нь бол анаар одоо анар чинь ер нь тоглоогүй дандаа хаттад байж таарсан. Тэгэл одоо нэрлэх юм бол 9A бэлгүүн дашка ори гана оргил тэгэл зөндөө хүмүүсээ ори очроо 12 та тийм 7-гийн баги гэдэг нэг бүтэн ингээд баг болчихоо. Тэгэхээр ингээд тэндээс ингээд нэг баг болчихоор ингээд буцаагаад харилцаа бол бүр шал ондоо болчихсон. 16 7 оноос хойш бол магадгүй бид нарыг дэмжих хандлагаараа ихсэн байж магадгүй. Өмнө нь бол яг ингээд дандаа манай багийн эсрэг талд ингээд болчихсон. Зөвлөгөө өгсөн. Монгол соёл чинь нөгөө унсан бөхөө дэмждэг. Ялгаж байгаа талыг дэмжиж байдаг. Одоо бид ингээд яагаад яг энэ саксны тэмцээнийг яриад юм гэхээр энийг бол биднээс өөр мэдэхгүй шүү дээ. Энэ ямар ч улс орны хэмжээнд юу биш те. Зөвхөн шинэ Монголын хооронд байдаг. Гэтэ энд нэг гоё үнц юм байгаад байдаг. Гэтэ энэ сургуулийнхаа аврах бодлого, сургуулийнхаа тэмцээнд аюугай оролцох гэдэг нь тухайн үеийнхаа нэрийг гаргах магадгүй хамгийн том үйл ажиллагаа шүү дээ. Наадам давраг болохгүй ч гэсэн нэг наадмын дивжин дээр гарч хямраас сэргэн гэдэг шиг тэр үеэр зүгээр нэг цуглаж нэг бага бүрдүүлж ороод нэг хожигдсан чамаагүй оролцсон гэдэг нэг тийм за бүр огт нэр нь байхгүй тэр үеэс оролцоогүй гэдэг нэрийг авч үлдэхгүй юм шүү гэхийн тулд дахиад бас нэг тийм коллективийг дахин сэргээгээд байгаа. Тэгэхээр гоё юм санаачилсан яварсан маш их баярлалаа. Маш баярлалаа. Тэнцээний үеэр та эдийн зургийг яваал ингэж гоё толиотыг хөгшөрмөр байна. Тим постууд их үе үеийн группт их явдаг шүү. Тэгэхээр айгу гоё бит тийм гоё үлгэр жишээ үзүүлж байгаа нэгдүгээр үеийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд олон гоё соёлыг бас түгээсэн юм байна. Мэдээж авах юу сонсож байгаагүй бас олон зүйлийг асууж мэдээж авч
таалаа. Тэгээд подкаст маань яг ингээд гоё нэг халаад ирэхээ алдаад ингээд продюсер маань дандаа цаг өгдөг. Тэгээд энэ дээр бас яг нэг сүүлийн хэдин хормыг те та хэдийн зүгээс бас саксны тэмцээнээс өөр анх санаачилсан зүйл нь одоо хүртэл байгаа одоо тийм үйл ажиллагаа байна уу эсвэл зүгээр түрүүн саксны самбар гэж хэллээ шүү дээ. Тиймэрхүү зүйлсүүд байвал бас гоё хуваалцаач. Карьер хөгжлийн төв. Тийм үү? Тийм үү те? Энийг бид нар санхүүжүүлсэн. Санааг нь манай нөгөө суурай гаргасан. Оо за. Тэгээ 15 он бид нар ч хандив цуглуулад энд төгсөлтийг нээсэн. Тэрүүгээр нь битээр ажилд орсон гэж байна. Маш баярлалаа. Дахин баярлалаа. Тэ. Өөр бас яг гоё санаачилсан зүйлүүд. Одоо яг яалтчгүй та хэдийн үеэс үлдсэн юмнууд л яг тэр соёлоо бүрдүүлсэн. Нэг гэдэг дарамт бас байдаг. Хамгийн анхных юм чинь та нарын гэдэг ч юм уу. Тийм юм бас байх. Эсвэл харин нэг талаараа гайвч тэр алдаа гаргасан чи өөрөө бас харьцуулах юм байхгүй. Хаас бас загнах юм байна. Загнах юм байхгүй. Яг нэг өөрсдийн ах хичээл нэгдүгээр үеийн симпатийн тэлж байна гэх юм бол яг өөрсдийн ах хич юм шиг тэгж хүлээж авахар хэмжээнд гой соёлыг үүсгэж чадсан байна. Одоо хүртэл нэг яригадаад байгаа юм чинь нэгдүгээр үеийнхэн гэж нэг хоорондоо дандаа зурлалцсан хүмүүс юм. Тэгээ одоо уулзах нь 90 цаг өрцөн тий 7 хоногт нэг нэг сарцангай байгаль. Тийм өмнө нь бол цөөрөд 7 хоногт нэг болж байна. Тийм ер нь 10 одоо хамгийн цөөхөнд бол 15 зургуулаа. Ийм уулзаж идэх эрэгтэйчүүд нь голдуулдаг. Одоо бас эмэгтэйчүүд нь ч гэсэн тэнд бас 10 10 шиг бас гэдэг юм байна. Уулзаж байгаа шүү. Бага. Манай яг жага багийн хоёр маань байна. Мөгийн төгөлд төгөө мөгөө хоёр байна. За саруул төгсөө хоёр байна. Доотлын манай их төгссөн 2 дугаар үеийн саруултаас үүссэн. тийм. Одоо хүүхдүүдээс нь хоорондоо уулзж байгаа. Тэр насны төрөөгөө байгаа хүүхдүүд. Зочдод паспорт авч ийн тий. Тийм үү? Хүүхд нь 16 таа байсан тий. Одоо яг нь одоохондоо арайч хоорондоо уулзсан бол байхгүй. Гэхдээ хоорондоо найзалж байгаа. Доод үе чинь яг одоо нэг 10 11 настай яг нэг үе бол бүр нэг жигтгэн 10 эдэн хүүхд бол байгаа ойрхон. Хүүхдүүд нь машин Монгол яваад эхэлсэн баг тий. байгаа. Нөлөө олон хүүхдүүд шинэ Монголд байгаа шүү. Одоо манай баялагын манай баяр ч одоо зурдаар. Тэгээд тийм их төгсөн хүн байгаа. Тийм. Том байгаа тий. Тэгээд яваа. Тэгэл чихнээсээ л яг амьдралын сайкл болчихлоо тий. Надаа дахиад нэг бас асуулт сая орж ирлээ л да. Одоо ингээд бид нэр сурч байхад ч юм уу одоо ч гэсэн ингээд симпай гэдэг ойлголтыг авч хүссэн байгаа даах тий. Симпай нар нэрж яриа гэдэг. Эндээс аюу гой гой байдаг. Энэ симпай одоо шин Япон руу сургууль сонгоход үр энэ симпай байгаа сургууль руу гэдэг сонголтууд аюу гардаг байхгүй. А та хэдийн хувьд болохоор симпай гэж байгаагүй шүү дээ. Тэгэхээр симпай байсан бол ч гэдэг юм уу тиймэрхүү юу байдгүй. Одоо шин бид нар үед угсаа симпай гэж ойлголоо. Одоо бодоход ч юм уу тий. Гого одоо юу гэдэг тухайн сурж байхдаа ч ер нь бол яг тийм симпай, би симпай тийм ойлголт. Одоо 2 дугаар үеийн 3 дугаар үеийн одоо коха гэдэг ойлголттой байдгүй л байсан л да. Сүүлд л яг бас нэг 10 жилийн 15 жилийн гол нэрээ симпай би ч симпай юм байна шүү дээ. Яваад байгаа болохоос шүү дээ. Тэрнээс хойд бол тийм нэр нь бол харцангуй байгаа л гайгуулдаг байсан л да. Одоо ер нь гэдэг шинэ Монголын талаар төгсөн дээр ер нь тийм ямар үед амар гой бахархалтай санагддаг вэ? Найзуудаа харахаар л бахархав. Найзуудаа. Тэгээд найз нөхөдлөд одоо хамтдаа бизнес хийгээд хамтраад явж байгаа ч хүмүүс байна. Шинэ Монголоос үлдсэн үнцийн болвол нөхөдлөл, найзууд тэгээд энэ гоё том хамт олон байна. Шинэ Монгол гэсэн гэр бүл байна. Жил болго уулзахаар ингээл улам дахиад хүмүүстэй танилцаад улам дүүнер олон багш болоо. Ажиллаж байгаа компанид ч одоо төгсөгчдөөс байх уу? Байх уу тий. Манай компани одоо яг 30 минут ажиллаханд орсон ажилд байсан маа 4 дугаар үеийн нэг хөтөд байсан. Тэгээд адилхан бас эдгээр үеийн хөдлөд чинь нэг мастрынхаа ажлыг хийж байгаа гэдэг миний ажиллаж байгаа чиглэлээр мастрын диплома хамгаалах гэж байгаа гэдэг. Эдгээр үеийн Японд сурдаг гэдэг. Эдгээр үеийн мартчихад яг нэг хүүхд ирээд уулзаад бас зөвлөгөө өдр аваад тэгээ холбогдох бас юм дипломынхаа ажилд нь шаардлагатай тийм нэг бас тийм дата дүн мэдээ тэрээр бас хөгжүүлсэн л та. Тэгээ ямар ч лсэн
яаж авсан. Гэтэ намайг Шинэ Монголынх гэд мэдээд тэгээд яг манай ажил дээр ирээд Шинэ Монголын тэтгэврийнхэн байгаа ба би юм хийж байгаа та ингээд туслаач гэдэг ингээд яах. Шинэ Монголынх гэд очивол үгүй гэх юм тий. Айгуу шүү дээ. Бас ер нь тий яг тийм юм байдаг тий. Нутаг усны манай би танаа болгоных байгаамаа гэж. Шинэ Монголынх юмаа гэхэд нэг тийм мэдрэмж тэгтээс. Ямарласан Энэ чадхаар нэр угаасаа айгуу дотн мэдрэмж. Тийм айгуу гоё. Одоо чинь ингээд 1-р үе, 8-р үе гэдэг тэгэхээр өмнөх ахтар ярьж байгаа хүч гисэн. Одоо ингээд яриа суухад бол ингээд өмнө угаасаа мэддэг байсан юм шиг болно. Олон удаа уулзсан байсан юм шиг яриа хүртлээр айгуу гоё дотн өрнөж чад. Тэгэхээр энэ бол манай Шинэ Монголын бас нэг тийм гоё соёл ялцчихгүй тий. Энэ угаасаа Шинэ Монголын зорьсон зорилго нь энэ гэж маа. Тийм ба тий. Тэр нөр яг ингээд 20 жилийн дараа айгуу бүр их томоор гоё гараад гарч эхэлчихнэ гэж бодож байна. За тэгээд өөр гоё тайдын зүгээс бас би бас тайдээс яриаггүй үлдээсэн ч юм уу тий. Түүх байна. Тиймэрхүү зүйл байвал бас их сүлийн Таны гол тэмдэглэлтэр юу вэ? Манай баярах маань уртаа. би айгуу Тэмдэглэлтээс чи. урчин унтааг байна. Шинжэндээ яриад юм бичээ суугаад. одоо ингээд одоо нөгөө вордын үсгийн фонт нь бол бараг 5-аар А4 дүүрэн байгаа аахгүй юу? Тэгээд та эндээ сая нэг 2 хол юм ярьсан. Айгуу олон юм байна. Үлдээсэн гоё юу сонирхолтой яриа. Тайлд яг сүлийн хооронд үлдээ. Одоо бичсэн юмнаас бол юу болчих хамгийн сонирхолтой байж магадгүй. Бид нар нөгөө хоол иддэг. Тэгээд 3 ангийг игнээд гурлаа зэрэгцээд байж байгаа. Тавтаа боллоорой гэж хэлдэг штеп. Тэрийг нэг 2 саргаар нэг уралдаж байгаа юм шиг хин чаг хэлдэг. Та нар үед тийм юм байсан уу? Одоо ч байгаа. Одоо байгаа юу? Тэр өрсөлдөг нь хүртэл яг байсан. Их сонирхолтой байж магадгүй. Тэрийг л тэгвэл бид нар үсгэжтэй гэж. Гэхдээ яг одоо ингээд за Шинэ Монголд ороод төгснөөс хойш бараг 18 жил болчихгүй тий. Орсноос хойш ингээд 20 жил гарцсан. Тэгээд одоо ингээд харахад бол ялангуяа бидний хувьд бол ингээд яг найз одоо ингээд найз нөхөд бүхэл юм мэдээж Шинэ Монголд орохоос өмнө бас тодорхой хэмжээний найз нөхөдтэй тийм байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бас өөр энэ төрөөр одоо гадаад дотор бүгдээрээ л явсан дотооддоо сурсан ингээд тодорхой 2-3 жил 4-5 жилийн хугацаанд ингээд салаад яснаас одоо яг 20 жилийн дараа бүгдээрээ яг Шинэ Монголд сурж исэн гэдгээр ингээд бүх ингээд хүрээлэл маань ингээд үүсээд бүх найз нөхөд цаашдаа хамтраад одоо бизнес ажил эрхлэх бол ийсэд ингээд явж байгаа нь өөрөө бас яг энэ сургуулийн одоо анхнаас нь биднэрт бас өгсөн хүмүүжил яг ингээд нэг одоо ижил бодолтой гэх нь хайшин тий. Гэхдээ ижлийн төвшний хүмүүс болгоод бас хүмүүжүүлсэн бас үр дүн байгаа ах л та. За гачаахаа Болцсон дөө. За окей тэгвэл энэ удаагийн подкастыг ерөнхийдөө өндөрлөлөө. Тэгээд сүүлд нь бас яг Коха нарын зүгээс 1-р симпани нартай бас маш их баярлалаа гэж дахин хэлмээр та нарын тийш гараа хөлдөөн зөөж явсан санал ширээн дээр бид нар тараа тухтаас олж хичээлсэн баха. Тэгээд гой үлдээсэн соёлт нь бүгд яг гой хэвээрээ улам өргөжөөд явж байгаа учраас 1-р үед бас нэлээд хариуцлага тодорхой хэмжээгээр бас та туршилтандаас орсон баха. Тэгээд тэр алхамд маш их баярлалаа. Тэгээд удахгүй бас саксны 20-50-д саксны тэмцээн маань явагдахаар магадгүй 182 талуулаа. Манай үеийнхний харж үзээрэй. Гүү энэ жил бас тэгээд тэгж тийм байхгүй уучлаарай. Шууд төгөлн гэж үзэж байгаа. За Тэгэхээр нэг тэгж алдсан уу юу тий амар. Тэг 7-р үеийнх манайхтай зөрөө танах 8-д хожигдоо гараад ирээ гэдэг. Нуглаан дээр зүрсөөрөө манайхтай таарад тэгээд хасагдсан байна. бид нар ихгүй. За тэгээд подкаст болгоныхаа төгсгөл нэг тухайн сэдвтэйгээ тохируулаад факт бэлтгэх хичээж байгаа. Тэгэхээр энэ удаагийнх нь болохоор яг 2001-р үеийнхэн маань нийт 105 сурагч 8 багштайгаар 2000 оны 10 сарын 5-нд хичээл эхэлжсэн бол одоо 1486 сурагч 92 багш тэгээд ажилтныхаа тоог нэг юм бол 151 багш ажиллаж байдаг юм байна. Тэгэхээр тухайн одоо энэ чинь 20 жилийн өмнөөс юм болгоно бараг 14-5 дахин үржигдсэн маш том сургууль болсон байна. Тэгэхээр за очсон яг засвар орж ирлээ. 2015 оны тоо байсан байх шүү дээ. Нэр 2020 оныхоо датаг одоо гаргаад бэлтгэж байгаа. Тэгэхээр 2015 онд энд байсан бол одоо чинь 20 онд бүр 2000 бараг хүрч байгаа юм шүү дээ.
Сүүлд галактаас нь 3030 гэж ярьж байгаа. Яг сурж байгаа төгсгч. Сурж байгаа төгсгч нөө. 15 Ороогүй. Харамуу Фужи ороогүй 3000 орчим гэж. За тэгвэл сонсч ирсэн. бүр 3000 бүр 30 дахин үржигдсэн том сургууль болсон юм байна. Тэгээд Андрийн жин шиг л юм. Яа, за тэгээд нэвтрүүл подкастын маань нэгдүгээр үеийн төгсөгч залж жаргалагч юм маань ажилладаг. Манус фарм ивент жаа. Тэгээд яг цаг үе явсан хамгийн ихтэй олдгоо маск хүртэн бэлэн дотор байгаа. Тэгээд дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд ариутгын спейс гэх мэт маш хэрэгтэй гарын бэлгийг тааварлаа. За баярлалаа. Цаг заваа зориулж ирсэн маш баярлалаа. Дээрэс нь манай шинэ охин алтан Монгол хэлний багш маань яг хүн бүрийнх нь нэртэй яг энэ тэгээд ижил хүндэт гээд яг та бүхний маань нэртэй юм талархлын бичгийг өөрийн гараар бичиж өчтөр орой гараараа бичсэн байлээ. Хамгийн урт нь чийл байгаа. Тэгээд сургуулийн маань бас үнэт зүйл гарын бэлгийг хангалттай. За хүрэлцээрсэн дахин баярлалаа. Подкастыг маань бас цаг гарган сонссон сонсогчдод бас их баярлалаа. Тэгээд Шинэ Монгол подкастын 4 дугаараа их өндөрлөө. Цаашдаа 7 хоног болгон подкаст маань үргэлжлэн тэгээд хэнийг ямар сэдвээр оролцуулах хүсэлтэй бас ирүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд маш их баярлалаа. баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монос Эми Өлтөр.